Бид Увс нуурын дархан цаазд газар ус намгирах газрын 10 сарын 1 сайт дээр ирээд байна. Хамгаалтын захиргаа бол ер нь жилбэр одоо 5 сарын 15-наас 25-ны хооронд, ер нь 5 сарын 1-ээс 6 сарын хооронд, 1-ний хооронд одоо давс цумын бүр хатвыг хилэл орчмоос эхлээд ус нуураа тойроод одоо 35-аас 40 орчим цагт ийм ажиглал судалгаа бүртгэл шууд амьдрах орчны одоо доройтол төвөнд үзүүлж байгаа дарамт аюулыг тодорхойлохын тулд ийм судалгааны тогтмол гэж ирдэг. За энэ судалгаанд бол бид нэр өөрсдөө бие дааж хийхээс гадна Монголын шуу судлалын нийгэмлэг, Монгол Улсын их сургуулийн багш эрдэмтэн докторуудтай хамтарч энэ судалгаануудыг тогтмол хийж ирсэн. Увс нуур бол олон зүйл нүүдлийн шувуудын өлгийн нутаг. За Увс нуурын сав газарт Монголд болоод дэлхийд ховорцсон олон зүйлийн усны болоод ус орчмоор амьдардаг шууд бие халбан хушуутын маш том үржлийн колони байна. Хүрэн толгой цахлаан ер нь Монголд байхгүй том колони байна. Ер нь бол 10,000 орчим халбан хушууд энэ нууранд за үржиж бас цусах хэлбэрээр байршиж байна. За эргийн шувууд бол харьцангуй цөөхөн. За олон зүйл олон улсын хэмжээнд ховорцсон улаан хүзүүд, шумбуур бас их олон тоотой 10,000 орчим тоотой байна. Тэгэхээр энэ бүхнээс үзэх юм бол Увс нуур бол ус намгирах газарт амьдардаг шувуудын үржиж өсөх тун тохиромжтой орчин юм байна. За ус намгирах газрын 10 сар бүртгэлтэй энэ ус намгирах газарт бүгд сайн сайхан байна уу гэвэл бас ч тийм биш. За уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн дулаалалтай холбоотой усны төвшин зарим газруудад буурах хандлага ажиглагдж байна. За зэгших шуургатай ялангуяа усны шувууд өндөглөн зусдаг нуур томоохон цөөрмүүдийн зэгших шуурга багассан байна. Энэ нь хавар өвлийн улиралд зэгших шуургыг мал итгэхээс гадна ус нутгийн хүмүүс ашигладаг юм байна. За мөн богино хугацаанд цөөн тоотой гардаг хээрийн төмөрч энд бас нөлөөлдөг юм байна. Малын тоод бол бэлчээрийн даацаас хэд дахин хэтэрсэн. Увс нуурыг тойроод Увс аймгийн одоо 11 сумын одоо мал бүхий иргэд орчирч хаваржж байна, намарчж байна. Одоо энэ харагдаж байгаа энэ Тург гугааны яг том колонид үйрэлцсэн байна л да. Энэ бол одоо маш их олон жилийн хэсэгт үйрэлж байгаа. Ер нь бол Тург гугааны тоо толгойг одоо байгаль дээр одоо хэрвээ хэтий гэсэж байгаа бол тоо толгойн зохицуултыг хийх шаардлагатай юу гэдгийг бол судалгааны дүнд тогтоох хэрэгтэй. Монголчууд усны шувуудыг санаатайгаар буудаж хороох, хүнсэндээ ашиглах нь бага байдаг. За ийм учраас монголчууд эртнээсээ жигүүртэн шувуудыг хайрлаж ирсэн сайхан уламжлалтай юм артмэн. За энэ удаагийн тооллогоор бас их өвөрмөц шувуудыг бид үзлээ. За дэлхийд төдийгүй Монгол оронд ховорцсон Яман сүлтэн ус бас нэг 30 орчим үржилийн усыг тэмдэглэлээ. За мөн сонирхолтой олон зам төрхийн баримтуудыг жүлдлээ. За мөн Тэсийн голын сав дагуу, Үхгийн голын сав дагуу, Нарийн голын сав дагуу бид нэр усан шуудын тоолгыг мониторингийн судалгаанд оролцох явцдаа Тэсийн голын дагуу ойн шуудын их өвөрмөц зүйлийн бүрэлдэхүүн байдгийг бас үзэж танилцлаа. Ялангуяа Европод маш илбэг эдгээр зүйл шууд бол энд үржиж байна. За 200 метрийн диаметртэй ийм газар нутагт буулгад хөөндөө 6-аас 7 хос дуулууд бужраг
200 метрийн диаметртэй газар нутагт бас 5-6 хос ингээ байна. Тэгэхээр Европын шууны аймгийн бүрэлдэхүүн олонтой ийм өвөрмөц нутаг байна. Мөн түүнээс гадна энд байгаа эргийн хараацай их сони юм. За сүүлийн 2 жил бид нэр эргийн хараацайн судалгааг Швейцарын байгалийн түүхийн музейтэй хамтран хийж байгаа. Тэгээ эргийн хараацай энд бол бүген эргийн хараацай, эссэг эргийн хараацай холилдсон хэлбэртэй байх юм. Тэгэхээр энэ бол судалгааны маш сонин ийм объект байна. Монгол улсад маш бага тэмдэглэгдсэн баримт нотлогоотой цөөн зүйл шувуу ялангуяа хилэн хараалын бас олон хосыг харлаа. За увс нуурын урт талд хар ус нурт нэг удаа тэмдэглэгдсэн тоодон дүнжүр хамгийн багадаа 2 хос үржиж байгааг тогтоолоо. Ер нь цаашдаа энэ увс нуурын сав газарт ялангуяа халбан хушуутын үржлийн биологи, за нүүдэл шилжилтийн судалгааг үндэсний судлаачид, олон улсын судлаачид бас хамтран хийх шаардлагатай гэж бодож байна. За харьхираа тогрооны нүүдлийн судалгааг Сансрын долгион намжуулагч тавих замаар судлах нь бас сонирхолтой юм. Мөн хүрэн толгой цахлаан нүүдлийн зам одоо хүртэл энэ бүс нутгаас тодорхойгүй. Ийм учраас долгион намжуулагчийн тусламжтай хүрэн толгойн цахлаач гэсэн нүүдлийн замыг судлах нь зүйтэй, бас шаардлагатай гэж харж байна судлаач хүний хувьд. Увс нуурын эргэн тойронд байгаа зэгс шахшуургатай хэсгүүдэд мал ихээр зуны цагт ч гэсэн ордог учраас зэгс өндөр ургахгүй. Үүнтэй холбоотойгоор зэгсэн дүрждэг түнжүүр зэрэг шуудын тоо толгой 2 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол багассан байгаа нь харагдаж байна. Ер нь цаашдаа энэ чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүд авах нь зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. Олон зүйл шуудын үлгийн нутаг болсон увс нуурыг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд учирч буй аюул заллыг бууруулж чадах аваас увс нуур түүнийг шүтэн амьдрах шувууд тайван амгалан байна.